Дангараа такул гэдэг чинь морины одоо такулын тогтоож одоо илүү хол одоо тэр нөгөө хурдан хадгалж явах юу байхгүй. Ингээл учир зүггүй гарч яваад суух биш. Одоо тэр гараагийн тогтоож одоо хол илүү хол явуулах. Гараад авсан тэр хурдаа ингээ хадгалж явах тийм л одоо уяа гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь одоо 2000 оны ихээр анханаас тэгж такуулж эхэлдэг гэсэн. Тэгэл одоо нөгөө манайх их насны мөр эднэр чинь тэр үед одоо нэг 40 милтэй барайл хангаар хийдэг гэсэн байхгүй. Тэгэл нэг мөр нэг 45-тай явал одоо 45-тай болох юм бол амар одоо бүр хичнээн километр хол дөрүүлэх юм байна даа гэж бид нар ярьдаг гэсэн. Одоо бол тэгэхэд чинь 45 дээр бол зүгээр л мөр хангалттай тавьдаг болсон шүү дээ. 50 барайл одоо нэг хэсэг газар явж байгаа шүү дээ. Одоо мөр хэрэглэхэд нэг 50 милтэй бол зүгээр ингээл 3 км газар зүгээр туулаад ирж байгаа байхгүй одооны морд бол. Дээр үед бол одоо хоёр мордны үед бол нэг 42 3-тай яг 45 мал дээр хангар дээр бол явдаг гэсэн байхгүй. Тэрийг удаа хадгалж чаддаг. Тэгэл доош унждаг 40 орч яддаг гэсэн. Одоо бол тэр юу чинь одоо адуун ч угсаа хурдан болсон байна. Уяан ч бас хамаагүй одоо бүр одоо юу гэдгийг тэр үеэс ч бүр хэд дахин одоо сайжирсан байна гэсэн үг л дээ. Тэгээд хангар дахлыг бол тэр нь 2 км 500-аас 3 км-ийн оронд л хийж байгаа. Тэгээд мөрөндөө тааруулаад өнөөдөр дахиулах уу маргааш дахиулах уу гэдэг ч юм уу тэгэл хамаараа харж байгаа л дахиулна л да. Одоо байнга одоо бас нэг хийгээд байна гэж байхгүй шүү дээ. Чи нэг өдөр өнждөг ч гэдэг юм уу тийм байдаг. Тэгэхээр бас одоо харж байгаа л хийдэг. Ер нь бол ихэнхдээ хийн. Одоо хавар мавар бид нэр бол нөгөө ажил хийхэд бол ер нь байнга дахиул